За бүгдийн амгалан гэлтэй. Тажид тэгчээс хэмжижийн ном шиг байгаа. За өргөжлүүлээд өнөөдөр ян тэгчээс хэмжидлээ яна. Өнөөдөр энэ ян тэгчээс хэмжидлээ яна монсон жүгсэм нэг. За энэ дээр барчин таажид дээр за юу гэж ханаа гэдэг байна. За хажиг юу гэж нөхөр тэгчээс хэмжээ шир жайлаа. Чогоо Маланбаатар ламбын гона дэнижин жогжоо марава мэтэтэ гэж. За хажиг бол юу гэж бодож байна гэхээр тэгчээсэмжид дотор монсом жүгсэм тийм ээ орохуй бод сэтгэл өрөөх бод сэтгэл гэдэг энэ хоёрын ялгааг бол хажиг юу гэж тавьж гэнэ үг гэхээр одоо зан үйлээр авсан гэдгийнх нь үүднээс бол ялгаж байгаа. За зан үйлээр аваагүй бод сэтгэлийг бол монсом зан үйлээр авсан бод сэтгэлийг бол жүгсэм гэж ялгаж байгаа. За энэ бол хажигын одоо бодол. За ингэж тавих нь бол таарахгүй маа гэж. Итэдэ гэж тийм. Чогоо Маланбаатар ламбын гона дэнижин жогжод марава мэтэдэ монсом лимбийн чогоо ёвэ чирдэ гэж. За зан үйлээр аваагүй нь бол монсом гэж тавих нь бол буруу. Ягаад гэвэл монсом авах бас зан үйл. Тэр нь юу юм гэхээр санжаа жөдөн сүжид сономлаа. Санчуу бардуудайны жишүүчээ дагижин сүжид соном долоо панчир санжаан дүүбэр шок тийм ээ. За энэ бол өрөөх бод сэтгэлийг авах тэр зан үйл нь юм аа гэж. Санжаа жөдөн сүжид сономлаа гэдэг шүү дээ. За энийг тайлбарыг бол залав ихэнх нь байгаа. За хажиг дэ шир жайлаа гэж. За тэгчээс хэмжид шир жайлаа. Намчин дониржийн дандан дүү ревис ойсоо Масанбаатар Симбин гона дэнижин жогжоо марава мэдэтэ гэж. За тэгчээс хэмжид шир жайлаа. Намчин дониржийн дандан дүү ревис ойсоо Масанбаатар Симбин гона. Тэгэхээр бол Бурхны хутаг намчин хамгийн айлдагч Бурхны хутгийг бол чухалчилсан ийм одоо туршил таар бол ойсуу Масанбаатар Симбин гона тийм ээ бодтойгоор эзлэгдсэн эзлэгдээгүй гэдгийнх нь үүднээс бол монсом жүгсэм гэдгийн ялгааг бол хажигд тавьж байгаа. Энэ бол хажигын бодол. Тэгэхээр энд одоо бидний нэг гол анзаарах зүйл нь ойсуу Масанбаатар Симба гэж үгс үг юм. Бодтойгоор эзлэгдэхгүй. За энэ ер нь бол яг энэ ойсуу Масанбаатар Симбийн гэх юм уу те хэмжээ нэг бол яг тодорхойлсон яг тодорхой гаргасан юм бол байхгүй. Одоо ошоо ингээ барчин таажид дээр ч гэсэн ерөнхийдөө ойсуу Масанбаатар Симба гэж яваад байгаа болохоос биш. Яг энэ нь яг яахыг хэлж байгаа юм бэ гэдэг нь бол тийм тодорхой бол гардггүй. За олон хажиг юм уу одоо ер нь ингээд нөгөө хажиг гагалж байгаа тэгээ аранлагын одоо өөрийнх нь тавьж байгаа энэ байдлаас нь бол ойсуу синна ер нь ёвийн чав гэж хэлж болохоор бол тэгж ойлгох шүү. Ойсуу синна тийм ээ бодтой эзлэгдэнэ гэдэг маань тэр бодол яг байгаа төрцөн байгаа. Онжирлж байгаа. Одоо тийм ээ онжирдуу ёва. Оса ёна онжирдуу ёвийн чав шүү дээ банчи гэж. Ёна онжирдуу ёвийн чав. Тэгэхээр намчин дониржийн дандунду ревис ойсуу синна намчин дониржийн дандун ёвийн чав. Онжирлсан байх шүү. За ингэж тавиул ер нь бол баг болох уу гэж ийм бодол байна. Ойсуу Масимба гэдэг нь бол тийм бодол төрөөгүй. Одоо байхгүй байгааг л хэлэх болов гэж. Ойсуу Масимбадан Симбин гона
Дэнижин жогжид мраава мэдтэ гэж. Дэни гэдэг нь бол онсом жүгсэм тийм ээ. Бод сэтгэл дотор одоо хоёр янз байгаа. Ерөөх бод сэтгэл гэдэг нь бол тэр ойсо масимба гэж. Намчин дониржин дандунду ревис ойсо масимба. Бол монсом юм. За ойсо симба нь бол аа жүгсэм юм а гэж. Хажиг ингэж тавьсан. Тэгээ мраава мэдтэ. Тэгчин симжидина ранги догсуу жүрбийн намчин дониржин дандунду ревадан цүндэн ин гович. За тэгэхээр бол аранлаг юу гэж юм гэхээр намчин дониржийн дүнбаа бол ийм эзлэгдсэн эзлэгдээгүй гэдгээр монсон жүгсмийн ялгааг бол тавьж болохгүй. Монсомч бай, жүгсэмч бай, бод сэтгэл байх юм бол муу юм болвол рангийн догс үжирвийн намчин дониржийн дандан дүр яваад түндийн ин говь. За тэгэхээр энд бас нэг асуудал гараад ирж байгаа. Энд нь юу гэхээр тэгчин сэмжид яна рангийн догс үжирвийн намчин гэж байгаа. Догс үжирва гэж. Нөхөр болсон одоо ийм гол сэтгэл нь бол бод сэтгэл байна. Хамаг ийм бод сэтгэл. Энэ сэтгэлийн одоо нөхөр болсон бурхны хутгийг олё гэсэн ийм нэг дуршил дур одоо тийм ээ хүсэл байгаа юм. Нөхөр болох гэдэг нь яахыг хэлж байгаа юм. Тэгчин сэмжид энэ ранги догсуу жүрвийн гэдэг байгаа шүү дээ. Догсуу жүрвийн намчин. Тэгэхээр энэ догсуу жүрвийн Ц бас тодорхой биш. Бас тодорхой биш. Мосүсийн баад масанба гэдэг одоо тодорхой биш байгаатай адилхан. Нөхөр болох гэсэн нөхөр болох гэсэн яг үгэлдээ зөвөр орчуулах юм бол утга нь бол их тийм тодорхой биш байгаа. Ер нь бол одоо миний одоо багш одоо барчин хөтөлсөн багш маань бол ранги догсуу журба гэдгийг бол ер нь догжинд усон гэж альбижсэн. Догжинд усон ранги догсуу журвин гэдэг тэр нөхөр гэдэг маань догжинд усон. Догжинд усон гэдэг одоо монголоор юу гэж хэлэх юм бэ? Тийм ээ. Тэр нөхөр сэтгэл гэдэг туслах сэтгэлтэй ер нь бол ингээд үе үе гарч ирээд үе үе байхгүй болж байгаа ийм сэтгэл. Тэгээ тэр нь одоо юу гэдэг монголоор одоо юу гэж хэлмээр юм? Нөхөр сэтгэл туслах сэтгэл маань одоо туслагч гэх юм уу? Нөхөрлөгч гэх юм уу тий? Эргээд ийм маягтай болохыг догжинд ус сунаа гэдэг. Догжинд ус сунаа. Гэхдээ энэ бол ерөөсөө юу биш шүү. Одоо энэ шүн дээр ингээд аманд дээр байгаа тийм хэмжээ биш. Тэр нь бол тэр ойлгоцсон нь бол энэс болдохгүй болов гэсэн тийм маягаар л одоо болж байгаа тийм хэмжээ шүү дээ. Ранги догсуу жүрвэн. Тэгээ тэгчин сэмжид яна ранги догсуу жүрва гэдэг нь догжинд ус сунаа сон эцээ бол ранги догсуу юм аа. Догжинд ус сунаа. Тэгэхээр догжинд ус сунаа гэхээр бас их тодорхой бас биш шүү дээ өөрөө тайлбар. Тэр нь яах юм гэхээр нөгөө урд нь байгаа тэр тэр нөхөр байсан тэр хүч нь ингээ үргэлжлэн оршиж ингээ байгаа маягтай ийм маягаар тайлбар. За тэгэхээр бол ийм маягаар бол ойлгох та. Тэгээд одоо юу гэдгийг одоо бидний хэл бол цахим маягаар авч харилцан яриа байхгүй тийм ээ ийм байгаа. Зүгээр ер нь бол тэгээд тааш нь зөвхөн задлаад гээд ярих юм бол олон байгаа л да. Тэгээд зойрог дээр бол одоо ранги догсуу журваа, ранги хорд журвын тийм үгнүүд маш их гарч байгаа шүү дээ. Сэмжүүн 51 сэмжүүн дээр баг бүгдэн дээр нь танд дээр нь тиймэрхүү байгаа. Тэр бас яг ингээд тавьчихаар бүгдэнд нь тэр чинь таарах хэрэгтэй болох гээд байдаг. Тэр бүгдэнд нь бас таарах уугүй юу гэдэг бас өөрөө бас. Одоо энэ тохиолдолд бол яг хуу тэгчин сэмжид энэ ранги догсуу журвын намчин донорж дандун дүр яваадан цүндэн ингоо вечараа гэж. Тэгээд тэгчин сэмжид байхтайгаа зэрэг бурхны хутгийг олё гэсэн энэ бол хөтөл. Хүсэл тэгчин сэмжид хоёр маань бол цүндэн намбан атсан нөгөө өмнөх хичээлүүд дээр ярьжсэн цүндэн намбан.
За ийм маягаар бол ойлгоод явахд бол их холдохгүй баха гэж. За тэгчил сэмжид яна ранги догсуу жүрвэ намчин донирж дандун дүрэ реватан хүндэн янгоо вечэр. Эртэл дэ яна ранги догсуу жүрвийн жанчуг дониржийн дүнбадан цүндэн янгоо вечэр. Дэ яна гэнэ тэгчил сэмжид яна рангийн догсуу жүрвийн гэдэг нь саяны яар тийм ээ дожиндуу суу гэдэг нь бол тэр урдын хүч нь ингээд оршиж байгаа. Хүч гэдэг нь бол нөгөө нөвөө магаар биш. Шүг гэдэг чинь ранги раман шүг үргэлжлэнтэй мүт хүнэ наваа юм. Тэр энэ нөгөө нэг бид нар лойрог дээр ярьжсэн нөвөө гэдэг үг тэр өмнөх одоо тийм ээ ажин амаа гэдэг юм уу өмнөх агшны тэр оюуны хүч гэдэг бол нөвөө гэхээр зэрэг арай өөр утга тий. Багчиг гэхээр бас арай өөр болоод байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ дээр бол тэр төв дэлэн дээрээ бол нөгөө шүг гэж үг байгаа шүү дээ тий. Махан шашааш шугаас шүг. Тэр шүг яг хүчлгээл орчуулад байгаа. Гэхдээ тэр чинь нөгөө нэг лойрог дээр бол ингээд ялгаанууд байгаа шүү дээ тийм ээ. Тийм маягаараа. Тэр нэг өмнөх сэтгэлийнх нь ингээд ааг нь буураагүй тий. Ир нь мохоогүй гэх шиг ийм маягаар ингээд үргэлжлээд байна. Ингэж л. Дэ энэ ранги догсуу жүрвэ. Жанчуу дониржийн дүнбад цүндэн янгоо. За хоонарэ. Даг мадувдэ тэгчин тонлон барчин мялламла навын симбин жүжийн тэгчин сэмжид намчин дониржийн дандун дөрөва ойсон масан бичир шана хайлан нангал вис нэтэдэ гэж. За энэ тэгчин тонлон барчин мялламла навын симбин жүжийн тэгчин сэмжид гэж байгаа. Энэ чойжин бол их онцгой чойжин шүү дээ тийм ээ. Энэ тохиолдолд бол тэгчин тонлон барчин мялламч нь өөрөө онютлаа нямбар шагвын үе тийм ээ. Онютлаа зээжигдүү нямбар шагвын. За гүнзүүвийн наваа нүа нянан нүвийн одоо ийм үе. Тэгэхээр энэ дээр бол тэр үеийн одоо тэр бодисадва чин тонлон барчин мялан баад бол одоо яг уу бодисадын сэтгэл өөрөө бол байхгүй гэж. Манай банчи их чинь. Тэгээ жанчуу симбага бодисадва гэдгээ болоогүй байгаа шүү дээ. Бодисадва бол хിവэр. Гэхдээ бодис сэтгэл байхгүй гэж. Яг нөгөө ёнон онжурдуу ёвын чав гэдэг дээр. Тэгээд энэ дээр бол юу гэж гаргалж байгаа нөхөд даа мадав те тэгчин тонлон барчин мялламла навын симбин жүжийн тэгчин сэмжид бол намчин донирж дандун дөө ревиг ойсу масан бээчэр гэх. Ойсу масан бээчэр гэд хажиг өөрөө ингэж хэлэх юм болвол хайлан нангал болно. Яагаад үг гэхээр та одоо юу гэдгийг хажиг та өөрөө болвол чин сэмжид бол нөгөө юу гэлээ намчин дониржийн дандун буюу намчин дониржийн рева тийм ээ тэр дүмба тийм одоо хүслээр бол эзлэгдсэн эзлэгдээгүй гэдгээр нь ялгаж байгаа шүү дээ. Нэгдүгээр өөрөө бол нэг талдаа бол тийм дамжаатай бас завь дамжаа. Тэгсэн мөртлөө одоо болохоор тэгчин тонлон барчин мялламла найвын жанчимсын би тэгчин хэмжид бол намчин дониржийн дандун дөрөв ойсон масан бичэр гэдэг. Тэгэхээр хайлан нангал вис мэтэдэ ийм жудлаа тэгчин сэмжид намчин дониржийн дандун реваныга онжурду ёв бичэр. Эртэл ийм жудлаа дэнийга ойсон ёв бичэрдэ ийм жудлаа дэнийга явар чод транги хайлан бэж. Та тэгж хайлгын жин шүү дээ гэж хэлж байгаа болохоос биш. Харанлаг бол энийг хүлээн зөвшөөрөөгүй шүү дээ. Харанлаг бол энийг хүлээн зөвшөөрч байгаа. Хайлан нангал вис мэтэдэ ийм жудлаа тэгчин сэмжид намчин дониржуудын дөр нэг онжурдуу ёв бичэр гэж байгаа. Онжурдуу ёна хэрвээ тэгчин сэмжид онжурдуу ёо гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэгчин сэмжид байна гэсэн үг. Тэгчин сэмжид чинь яах вүлээ? Шандунд зогжинла миг ба штэ. Хамаг амьтны тусын тухайд Бурхны хутгийг олё гэж ингэж зорж байгаа. Тэгээд Дела мигва юм чинь ди намба шаардлагагүй юу? Намба шарва юу, машарва юу? Энэ бас нэгдүгээр асуудал. Тэгээд мигва гэдэг чинь юу хэлж байгаа? Мигва гэдэг чинь тэрэнд зоригдно гэдэг маань тэрний хүсэж мөрөөдхийг л хэлж байгаа санаа биз дээ. Одоо ингээнээр бол тэгэх юм бол тэрийг хүсэж мөрөөднө гэдэг чинь тэрний тухай бодно гэсэн үг. Тэгэхээр тэрний тэр тухай бодно гэдэг чинь
тэрний байдал тэр одоо Боцвагийн одоо оюунд тэр тухай одоо бодох ёстой биз дээ. Тэрний байдал нь одоо юу гэдгийг за одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар те илээр юм уу, далдаар юм уу те ингээд бол ургах ёстой биз. Ер нь бол товчхондоо тэрнийг таньж мэдж гин гэсэн үг. Доголж гин гэсэн үг. Доглоон ойдог шүгдүүний намбаа шарда машараа гэж байна шүү дээ. Огт таньж мэдхгүйгээр тэрнийг хүсэж мөрөөднө гэж байхгүй. Тэгэх юм бол намбаа шарда машараа шүү дээ, тийм ээ. Намбаа шарын гоноо догоо. Доголж л намбаа шар доглоон ойдог шүү. Ойсуу догоо бол намбаа шараа, шүүлээ догоо намбаа машарын гоноо. А хэрвээ тэгэх юм бол тэр чинь нянан нүвийн лов биш болох юм уу гэдэг нэг асуудал гарна. Хэрвээ тийм бишээ намбаа машарваа юм а гэх юм бол нянан нүва гэдэг дээрээ тийм нянан нүвагийн намбаа машарваа гэх юм бол тэгвэл шандандуу зогжинлаа мигвинцээ юм. Яаж ямар ч одоо гүнзүүвийн наваа байхгүй. Чүла чүү шаваанаа шин гэдэг тийм. Усан дээр усын шин шиг хоосон чанарыг илт таньж мэдж байгаа оюун ухаан хоосон чанар нь хоёр ингээ ялгалгүй ийм болцсон юм шүү дээ. Тэгээ зогжинлаа яаж миг мэдцээ яаж тав. Харин хажиг таныхоор бол юу гэж байна. Тэгчин сэмжидэн намчин дониржи дамдун дүрэваныга онжурдуу ёбич. Ёбич. Тэртэл дийн жула дэнийга ойсу ёбич. Намчин дониржин дүмба гэх юм бол намчин бас одоо яах ёстой вэ? Энэ Темба гэж байгаа шүү дээ. Энэ дээр бол одоо бүр одоо дурдл эн чинь бүр бол яг л одоо бодож байгаа гэсэн тийм ээ. Хажиг таныхаар бол онжирдоо явж. Тэртээ дийн жула дэнийга ойсо явбичрдээ дийн жула дэнийга явар чаранги хайлан бичэр гэж бас аранги гээгүй шүү. За хажиг дээш ширж байлаа. Ширж байлаа. За хажиг өргөжлүүлээд дээш ширж байлаа. Жодвоо нямлын жавь масан бадан симбин гоноо. Жодвоо нямлан гэдэг нь бол парчин дүгийн жодвоо шүү. Парчин дүг. Тийм ээ жимби парчингаас ахуулаад. Парчин дүгийн жодвоо нямламжийн одоо жава Симбадан Масанбин гоноо дэнийжин жогжид мараваа юм тий. За тэгээд одоо бодтойгоор өглөг өгөх тэргүүтэн ийм одоо үйл ажиллагаа хийж явах үеийн бод сэтгэлийг бол жүгсэм гин хийгээгүй үеийн бод сэтгэлийг бол онсом гинэ гэсэн санаа шүү дээ тийм ээ. Ингэж тавих нь бол таарахгүй гэж. Тэгчин сэмжид яна жодвоо нямламжийн жавын Симби чавич тий. Тэгчин сэмжиж шүү. Тэгчин сэмжид яна бод сэтгэл гэдэг бол заавал одоо үйл ажиллагаа буюу барчин дүгийн ямлангаар бол эзлэгдсэн байх албатай байдаг юм. Яагаад гэвэл годов яна дээсэн би чавж гэдэг. Годов яна. За годов жүгдүү цогдов гэдэг. Одоо нөгөө дууши гарна. Энд дээр бол энэ тэр тамиг бодож годов гэж. Годов гэдэг нь чундаа юу хэлж байгаа юм бэ гэхээр бодисатын одоо зам мөр, жансамжийн лам бүгд годов юм. Бүгд годов баггүй. Тэгэхээр бодисатын зам мөр бол бүгд годов юм. Тэгэхээр годов яна гэдэг нь жанчив сэмжийн лам яна гэсэн. Нэгсэндээ тэгчин лам яна гэсэн сан. Тэгчин лам яна дээ симбин чавичэр гэдэг нь жодвоо нямламжийн чавь симбин чав. Жодвоо нямламжийн чавь симбин чав. Жодвоо нямлан гэдэг нь юу хэлж байгаа гэхээр арчин дүгийн нямлан. Өглөг дэргүүд. За хоосон чанарыг бяцлагаас сууж ирсэн ширвж юм. Одоо парчингийн жава Зимбаин л гэж үгдэн байна шүү дээ тийм ээ. Годов яна дээ симбин чавич дээ яна парчинжийн нямламжийн жавис симбин чавичэр гэж байгаа. Тэгэхээр парчинжийн нямлан гэдэг маань бол энэ жодвоо нямлан годов буюу тэгчинжийн лам парчинжийн нямлан тийм ээ. Парчинжийн нямлан гэдэг нь парчин дүгийн нямлан. Харан амлаг. Харан амлаг гэдэг нь одоо амьдрал хэрэгжүүлэх л гэсэн санаа шүү дээ тийм ээ. Бодтойгоор ингээд хийж хэрэгжүүлж байгааг л. За ян хажиг жүгдэн матубын гансогийн жүжи тэгчин сэмжээд байна. Дэ товын гансогийн жүжи тэгчин сэмжээдний Рембашинду дэнийжин жогжууд мараваа мэтэ гэж. За энэ бол өмнө гарсан ажиг шүү дээ. Энэ тухай бол ярьсан шүү дээ. Боцодын санварыг олсон
ийм одоо бодгалын одоо а, сэтгэл үндсэнд байгаа тэр бодийн сэтгэл нь бол аа зүгсэм юм. Бодисодын санваар олоогүй үеийн одоо бодгалын сэтгэлд байгаа бод сэтгэлийг болвол одоо монсом гэж хэлнэ гэж ингэж одоо тэ римба шиндүү дэнижин жогжудуу марава жогжуд гэдэг нь цанид гэсэн үг шүү дээ. Тэр цанидуу марава мэтэдэ жүгдүм том найжаан монсом яв чирэг. Бодисодын санваарыг олдсон байлаач гэсэн тэр үед ч гэсэн ерөөх бод сэтгэл бол байдаг юм гэж байж болно. Са равга том найжаан монсом яв чирэг. За равга гэдэг нь са равду гава буюу са дамбуу гэж байгаа тийм. Са дамбуу товлсон ч гэсэн монсон байж болно. Эртэл намшидла монсомны цоглом сүндэ са товна жан хайлан бала нева мебор онде са товна домбоны жан дон онсом дуудагжин дэн ойсон масан би сэмжид гав дүмэр жун учир шээсүн бичрэг. За энийг бол өмнөх хичээл дээр энэ гарчин жидэндээ бас яг энэ дугаараа гарсан тийм ээ. За энэний утга нь бол юу гэсэн санаа байна гэхээр бодисатын санваарыг олсон үед ч гэсэн монсом төрөх байдаг юм. За энэ тухай бол намшид нимбужин шүү дээ. Энэ намшидлаа гэдэг. Жалцавжи бүгдийн зохиосон намшид нинжинд юу гэхээр ерөөх бодис сэтгэл цогломноо сүндээ саа товнооч байна гэж. Байна гэж одоо бүлээн зөвшөөрөхөд бол гимгүй юм гэж. Тэгэхээр цогломоос ахуулаад монсом төрөхтэйгээ зэрэг цоглом чүнүү ба болно тий. Цоглом чүнүү ба болно. Цоглом чүнүүгээр ороод тэгчин цоглом ба болно тийм ээ. Ёстой нөгөө ладамын тагжавын юу л бол. Тэнгэр хүмүүний мөргөлийн орон болоо ингээ бодисодоо болчихж байгаа. Тэгэхээр тэр үеэсээ эхлээд бол саа товлсон үед ч гэсэн монсон болоод байна гэж. Саа товлно гэдэг чинь нөө саа дамбаар авдуу гаваагаас эхлээд саа товлсон тий. Тонлом товлсноос үед ч гэсэн болвол монсон байж болж байна гэж. За тэгээд эннийгээ ойлгуулахын тулд ямар одоо дүвжид хэлж гэнэ үү гэхээр саа товно домбоо нийжээ дон онсомдуу догж байгаа гэж. Саа дамбуу товлсон байлаа ч гэсэн саа дамбуу товлоод домбоо нийтийг онсомдуу доголж байгаа тийм. Хоосон чанарыг бол одоо илээр таньж мэдж байгаа. Тийм үед ч гэсэн дэн ойсуу масимбин гэдэг нь донёд онсомдуу догвын шервар бодтой эзлэгдээгүй ийм сэмжид гав дүмэр жумичэр гэж. Гав дүмэр жуа гэдэг нь бол онсмыг хэлж байгаа. Тэгэхээр энэ бол одоо нөгөө өмнө нь одоо барчин жидэн дээр бол гарч ирсэн тэр үед тайлбарлажсэн тийм. Энэ бол нөгөө зүгээр Б гэж тайлбарладаг шүү. Б зүгээр жишээ юм шүү. Жишээ. Яг үхээр онсон болвол цогломоос эхлээд саа товлдсон үед хүртэл байж болж байна. Жишээ нь бол өөр юмар жишээлж штэ. Цаа товлсон бахад цаа товлоод донёд онсомдоо доголдсон ч гэсэн донёд ойсоо масамбийн сэмжид гав дүмэрж унаа байна шүү дээ. Энэ шиг л гэсэн. Б-ийн дом маян. Тэ мэ? Тэгээ одоо жишээ үзүүлж байгаа. Энэ ийм байж болно. Тэр ийм байж болж штэ гэх шиг. Ийм утгаар энийг бол ойлгох юм гэсэн шүү. Цаа тунаа домбоо нийжүүд онсомдуу догвоо байгаа ч гэсэн тэгэн ойсуу масамбийн сэмжид гав дүмэрж. Дан ойсуу масамба гэдэг нь түрүүн хэлсэн тийм одоо хоосон чанарыг одоо яг тэр туслахсан тэр бодол бол бодтойгоор байхгүй байгаа. Энийг л ойсуу синна ёвын чав. Ойсуу синна ёвын чав. Ёна онжирдуу ёвын чав. Банчиг юм байна баш. Жишээсүн бичээрэр. Түмдийн донлоо хажиг. Энэ одоо намшижийн энэ утгыг бол хажиг юу гэж юм гэхээр та тува янчижийн донёд онсомдуу дугын шээрвжс ойсуу масан би сэмжид яна онсон юм би чавар шидва мэтэдэ гэж. Тэгэхээр энэ нөгөө яг өмнөх одоо тэр ойлгуулах гэдэг зүйлийнх нь энэ арийнхын дүвждэд нөгөө нэг жишээгээр нь биш энийг бол яг нөгөө нэг утга нь юм байна гэж ингэж бодсон бодох юм бол ийм үр дагавар төрөх гэдэг байна. Энэ хажиг. Тэгэхээр энэ нөгөө нэг жишээ шүү гэж хэлээд байгаа чи энэ дээр бодоо. Юу гэхээр хажиг энэ саяны энэ намшид нэмбүжингийн лүнг сонсоод бодоод юу үзээд юу гэж бодож байна вөхөр
Саад ховсноос дээш донёд онсомдууд дугуйн шээрвжин ойсон масанбин тийм ээ тэр донёд онсомдууд дугуйн шээрвжин ойсон масанбин сэмжид яна монсон юм би чав гэв. Монсон юм. Ягаад гэвэл энэ нөгөө нэг даг дээр ингэж годлсон. Саад тунаад донёд онсомдууд догж байгаа. Дэн ойсон байсан сэмж гав төмөрж өнгөчр. Тэгэхээр ерөөсөө тэгвэл ерөөсөө цаад ховсноос дээш онёд онсомдууд дугуйн шээрвжин ойсон масанбин сэмжид болвол ерөөсөө бүгд монсон юм байна. Яг хуу донёд онсомдууд дугуйн шээрвжи сэмбин сэмжид нь бол яг зүгсэн байж байх юм байгаа биз. Тэгвэл масанбин сэмжид яна монсон юм бин чав гэв. Тэр бол бас буруу юм а. Тэгж бодож. Дэ янчи чин зүгсэм яна шээрвдэ ойсуу сэмбин мачи бич. Нөгөө талаас. Цаад ховсноос дээш хонломоос дээш одоо газар мөрийн одоо уюудад төрж байгаа одоо тэр зүгсэм тийм ээ орхой бод сэтгэл бол заавал хоосон чанарыг онсон шервэр бол эзлэгдсэн байгаа. Хөө. Донёд догвын шервэр эзлэгдээгүй тийм ээ. Ойсон масимбач гэсэн зүгсэн байх үе байна. Заавал монсон байх албагүй юм аа. Ачаа дэртэл дэ янчижийн харчин дамбуун аян нямламжийн жавын ойсуу сэмби сэмжид яна шервжийн барчинжийн нямлан жавын ойсуу сэмби мачаа бич. Харчин дүг байгаа шүү дээ. 6 параметр байгаа. Тэгэхээр 6 параметрийн нэг нь бол шервжийн барчин шүү дээ. Тийм ээ. Одоо шервжийн барчин дотроо бол гол нь донёд онсондууд байгаа шерв тавьж байгаа тийм ээ. Донёд онсондууд. Тэгэхээр бусад 5-ын шервжийн барчингаас бусад одоо жимби барчин, зондууж барчин, хамданжи барчин энэ төр содвий барчин эднэрээр эзлэгдсэн ийм бод сэтгэл бол төрөх үе зөндөө байгаа шүү дээ. Тийм ээ. Энэ бол ойлгомжтой. Тэ янчижийн барчин дамбуун аян гэж байгаа шүү. Дамбуун аян нямланжийн жавын ой сүс юм би сэмжид яна шэрүүч барчинжийн нямланжийн жавын ой сүс юм ачаа гэж. Энэ бол баг айгу. Чая. Жансам саа Нивавын жүжийн тэгчин сэмжид яна дийн жүжид донёд онсондуу догвын шэрүүчис ой сүс юм би чавартал жансам саа Нивава ина донёд онсондуу догвын чавэч. Мадууна сон. Тэртэл саан нивийн житула навийн сэмба энэ дэ онсондууд байгаа мачи бий. Тийм биз? Житула навийн үе юм чинь. Донёдлоо онсондууд байгаа шервчин болвол одоо нямшигын үед л төрж байгаа шүү дээ. Нямшиглсан үед л одоо донёд онсондууд байгаа шерв төрж байгаа. Тэгэхээр цаан нивийн житула навийн үед буюу нөгөө нямшигасаа босоод ингээд житвийн үед бол донёд онсондууд байгаа шерв бол төрөхгүй шүү дээ. Тэгэхээр дэ онсомдууд мадугын мачаа гэж. Мадуунаас сон дэртэл дээла навийн сэмбийн жүжийн тэгчин сэмжид яна дэ ойсон масимбин сэмжид им мегоо бичэр мадуунаас сон дэртэл дэ яна монсом им мегоо баг аашиг са това янчуду шэрвдэ ойсон масимбин сэмжид яна монсом им би чав бичэр чимаха танихаар бол та өөрөө тэгж хэлсэн шүү дээ. Өөрөө са това янчуду шэрвдэ ойсон масимбин сэмжид яна монсом им би чав гэдэг нөгөө намшижийн лүнг үзээд ингээ ойлгосон чимаха. Дамбуу дэртэл Дела навийн сэмбийн жудлаа жүгсэм ёвичэрдэ дийн жудлаа жүгдэм ёвичэр. Чавар тал жүгсэмдэн жүгдэмний дохор юм бичэр. Жүгсэм гих жүгдэм гих те. Орхой бод сэтгэл гих тэр орхой бод сэтгэлийн одоо санвар бодийн санвар гих хоёр бол жүгсэм нь бол зов юм. Зовсон юм нөгөөх нь хор юм аа гэсэн. Тэгээ нөхөр сэтгэл. Зохор юм бичэр. Завар дойна гэж. Завар дойна. За завар дойнага мэд. Завар дойна гэдэг нь энэ шүү дээ. Чая. Гансам сааны үеийн жүжийн тэгчин сэмжээлэнэ дийн жүжийн донёд онсондууд байгаа шэрвж хүмүүс тав. Завар дойна. Она гансам сааны үеийн жүжийн тэгчин сэмжээлэнэ монсон маян гой уртал. Додоо ганшиг соо товоо янчуду шэрвдэ ойсус юм би сэмжид яна монсон маян гой вечэр. Монсон маян гой вечэр. Дамбуу ха. Дамбуу энэ шүү дээ тийм ээ. Энэ сан яваавын жүжийн тэгчин сэмжээнд монсон маян гой чава. Дамбууха. Дэна сау тоно монсон мэвэр талоо гэж. Монсон маян гойвор дод гэдэг чинь монсон маян бин чав гэсэн. Маян бин чав гэх юм бол тэгвэл саа товуулах дээр л зэрэг монсон байхгүй байх хэрэгтэй юм уу? Гим гарах гэдэг шүү дээ гэж тийм ээ.
Маш тодорхой гаргал тийм ээ. Хажиг саад домбуунэ та жүвийн баржин меломбын жүжийн тэгчин сэмжид ёожин саад домбуугаас эхлээд саад жува тийм 1-р газраас эхлээд 10-р газрын хүртэлх бол барчин меломбын жүжийн тэгчин сэмжид ёожин яна тэгэхээр энэ дээр хажиг бол нэг энэ их учиртай хажиг шүү. Саад домбуугаас эхлээд саад барчид меломбын жүжин гэж байгаа үстэй тийм ээ. 1-ээс 10-р газрын барчид меломбын жүжийн тэгчин сэмжид ёожин гэдэг үгийг гаргаж ирсэн. Хажиг бол ингэж хэлж штэ тий. Барчид меломбад бол тэгчин сэмжид байгаамаа гэж. А тэр тэгчин сэмжиддээ ина монсон юмбын чав сэрва мэтэдэ дийн жудла жүгсүм ёвичэр. Тэртэл дийн жудла жүгдүм ёвичэрдэ дийн жудла жандам ёвичэрдэ дийн жудла тэгчин сэмжид ёвичэр дагха таныхаар болвол шүү. Дагха мөн юу гэхээр хажиг саа товноо донид онсомдуудаагүй шээрвжээс ойсон масан би сэмжид явар сумбаатар хайлан баадан эдгийг монсон юмбын чав сэрва мэтэдэ дийн жудла жүгсүм ёвич. Тэртэл дийн жудла жүгдүм ёвич. Дийн жудла жандам ёвич. Дийн жудла нөгөө энэ жүгдүм хажиг бол өөрөө нөгөө тэгээд цандаа тэгж тавьсан шүү дээ тийм ээ. Хажиг юу лээ? Нөгөө жүгдүм матувын гансгийн жүжийн ян хажиг гэдэг ихлэ гарсан шүү дээ. Тэр жүгдүм матувын жүжийн гансгийн жүгдүм матувын гансгийн жүжийн тэгчин сэмжид болвол монсом жүгдүм товын гансгийн жүжийн тэгчин сэмжид бол монсом гэдэг тэний римба шиндүү тэнийг жогжид ингэж тавьсан шүү дээ. Тэн дээр л яриад байгаа шүү дээ. Тэр хажигаас улбалаад яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэгэхээр саа дамбуугаас эхлээд саа жува хүртэл барчин меломын жүжийн тэгчин сэмжиг ёожин дэ на монсом юмбын чав гэх юм бол дийн жуулаа жүгсүм ёвичэрдэ дийн жуулаа жүгдүм ёвичэр. Ёвичэрдэ дийн жуулаа жандам ёвичэр. Тэгээд жүгдүм жандам бол нэг юм үстэй. Жандам ёвичэрдэ дийн жуулаа тэгчин сэмжид ёвичэр. Дагха аг хайлагна шүү дээ. Ягаад гэвэл жүгдүм товын гансгийн жүжиг тэгчин сэмжид яна жүгсэм юмбын чав шүү дээ. Өөрөө хажиг бол цандад жүгсэм монсон жүгсмийн цандыг өөрөө жүгдүм тов одоо матувын гоноо ялгаж байгаас хажиг цаа томнэ доны донсондууд огын шээрвжин ойсон масанбын сэмжид ёдор Сумбаатар хайлан баатан гэж. Саа томнэ доны донсондууд огын шээрвжээс ойсон масанбын сэмжид цаа товлоод бол цаа товлно гэдэг маань одоо тонлон товлоо тийм ээ. Хоосон чанарыг бол онсомдод доголцсон. Хэдий тийм боловч тэр доны донсондууд огын шээрвар бодтойгоор эзлэгдээгүй ийм хэмжид бол байгаа гэж айлт тийм ээ. Сумбаатар хайлан баатан. За хажиг бол яг тэр дагуу хайлан. Ийгээд ран жүдэнжин гансыг дийн жүжин доны донсондууд огын шээрвжил сэмбийн тэгвачумбо гансгийн ондог намшиж цанидүү сумба дааж ишиндүүд одва ян ангалва юм дээ гэж. За энэ яаж нангал болж тийм ээ. Саа товноо доны донсон за энэ ойлгомжтой тийм. Саа товноо доны донсондууд огын шээр ойсон масан би сэмжид ядуур сумба нэг талд. Нөгөө талдаа болохоор ран жүдэнжин гансыг дийн жүжийн доны донсондууд шээрвжижсэн би тэгчин павын ондог намшиг гэж санагдаж байна. Тийм л байна. Доны донсондууд шээрвжийн ойсон шээрвжижсэн ба эндээ шээрвжижс масимба нэг тал. Тэгвачимбон ондог гэх сэмжид гэх сэмжид бүгдөө л тэгвачимбон ондог буюу тэгчингийн лам штэ тийм биз. Тэгвачимбо гансгийн ондог гэдэг маань бол лам тийм ээ ламрам гэдгийн лам мөр санааш ондог. Тэгэхээр та тоноо доны донсондууд шээрвж масан би сэмжид нэг талдаа ёд гэж айлтж байгаа. Нөгөө талдаа болохоор ранжуудын жангаас дийн жүж доны донсондууд шээрвж сэмбийн тэгвачимбо гансгийн ондог ламшиг гэж санийд гэж. Ламшиг гэдэг маань бол өсөв бодисатын зам мөрийг л хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ламшиг гэдэг маань. Долоо памбар жиднам ламши нийжи жигдэнж дондоо зад байгаа тийм ээ. Жигдэн дондоо зад байгаа гэдэг. Бодисатын зам мөрийг. Тийм. Ийм сэмжид байна гэж хэлж байгаа. Энгийнээр хэлээ. Энд. Оны донсондууд огын шээрвжийн ойсон масанбын сэмжид байгаа гэж хэлж байгаа. Энэ сэмжид чинь өөрөө юу юм? Лам шин штэ тийм биз дээ. Бодисатын зам мөр мөн биз дээ. Мөн.
Нөгөө талдаа болохоор ийм жүжийн оны донсондууд шээрвж исэн би тэгва чимбо гансагийн онд ламшиг цанид сумба дааж ишиндүүд одоо нангалбаа юм да Няван амаа шиндүү жүрвич өмнөх гаргалсан. Няван амаа шиндүү жүрвич. Хажиг гонду шадва дар та това янчуудууд онид онсомдуу догвын шээрвжин ойсон масан би сэмжид эна монсон имби чавар маравадан монсон имбис чавар маравадан барчид меламла найвын сэмбийн жудла тэгчин сэмжид медур додваян нангалваян гэж. Энэ бас ойлгомжтой тийм ээ. Хажиг юу гэсэн гондоо шадууд са това янчуудууд онид онсомдуу догвын шээрвжин ойсон масан би сэмжид эна монсон имбийн чав гэж нэг талд тэгээд нөгөө талдаа барчин меламла найвын сэмбийн жүжийн тэгчин жудлаа тэгчин сэмжид мэд гэж хэлэх чинь болвол нангалваа юм аа гэж тийм ээ. Барчид меламла найвын сэмбийн жудлаа тэгчин сэмжид мэд гэдэг чинь болвол одоо манай банчи хичээний дагуу хайлын шүү дээ тий. Яг банчи хичээний дагуу барчин меламла найвын янчуу сэмбийн жудлаа тэгчин сэмжид байхгүй гэж нэг талдаа хүлээн зөвшөөр. Нөгөө талдаа болохоор юу гэж юм? Ца това янчудуу онид онсомдуу догвын шээрвжис ойсон масан би сэмжид эна монсом имбийн чав гэдэг. Монсом имбийн чав гэдэг чинь тэр монсом им бач нь байх хэрэгтэй биз дээ. Байхгүй зүйлийн тухай имбийн чав гэж ярихгүй биз дээ. Тэр оны догвын шээрвэр эзлэгдсэн байна уу, эзлэгдээгүй байна хамаагүй тэр сэмжид нь монсон байх ёстой гэдэг нэг талд яриад байгаа. Нөгөө талдаа барчин меламла найвын тэгчин нөгөө барчин меламла найвын янчуу сэмбийн жудлаа тэгчин сэмжид мэвийн чав гэж хэлэх хоёр бол хангалттай болж байгаа үстэй тийм ээ. Петрнаас саад товнож өгсөн мэвэр талвын жон явж. Тэгвэл их юм бол саад товноо зүгсэн байхгүй болох юм гаргаад байна. Ягаад гэвэл нөгөө саад товоо янчуудууд онид онсомдууд уушэрж онсон масан бисэмжид байна. Монсом имбийн чав гэх тийм ээ. Монсом имбийн чав гэх юм бол зүгсэн байхгүй болох юм гар. Ягаад үг гэхээр онид догвын шервар эзлэгдээгүй тийм сэтгэл бас байгаамаа. Монсон маямбийн бод сэтгэл тийм ээ. Ерөөхөө бод сэтгэл биш тийм бод сэтгэл байна. Тэр нь зүгсэн бэ. Тэр нь юугаар эзлэгдэх юм гэхээр онид онсомдууд догвын шервар биш. Одоо жимбийн барчингаар тийм жимбийн барчингийн одоо хэмлэнгийн ус үсэн баач байдаг юм. Дундүйжийн барчинж байдаг юм уу? Содвий барчинж байдаг юм уу? Тэ энзингийн барчин байдаг юм уу? Одоо маар ингээ эзлэгдэх ийм одоо нөгөө барчин дамбуун аагаар эзлэгдсэн ийм хэлүүд байж болж байгаа шүү дээ. Харин хажиг танихаар бол яг та товноо зүгсэн медур талвын жон гэж. Энэ бол намшижи дон ар шадвадар гэж. Намшижи дон ар шадвадар хайлан баадан гэдэг нь бол нөгөө намшид нинжингийн юу лээ монсумны цогломны сүндээ саа товножин хайлан бадаа нива мебр он тэгээд саа товнод онид онсондууд оожин дэн ойсон масан бисэмжид гав төмөрж унгичэр гэдэг нөгөө энэ жишээ шүү гэж яриадсан шүү дээ. За тэрийг бол намшижи дон ар шадвадар хайлан баада. Дэнзэн онжурва жүдэнжин сан нявавын жүдлаа. Дэнзэн онжурва гэж тий. Дэмбэрзэн дэнзэн онжурва гэдэг чинь бол хэдийгээр сан нявава гэж шүү дээ. Хоёрдугаар газрын бодисод ба. Тэгээс хоёрдугаар газрын бодисодууд дэнзэн онжирлох үе бол байгаа шүү дээ. Тийм ээ дэнзэн онж. Тэр нь ямар үед гэхээр нөгөө жетовын үе. Ямшгаасаа босоод жетовын үед бол дэнзэн онжурва бол байгаа. За тийм. Хайлан баадан одоо нэг талд болохоор намшид нинжингийн нөгөө нэг намшид нинжингийн дагуу хайлагнаад нөгөө талд болохоор зэрэг дэнзэн онжурва жүдэнжин сан явавын жүдлаа тэгчин сэмжид медур додва галва индэ гэж. Галва индэ энэ жүдлаа тэгчин сэмжид мэна цаа товнод онид онсомдуудагын шээрвжин ойсон масан би сэмжид мэхгүй. Тэгчин сэмжид байхгүй бол онсомж байхгүй зүгсэмж байхгүй байх ёстой биз дээ. Тэгтэл бол нөгөө намшид нимбуужинд болохоор юу гэлээ? Монсом нь бол цогломоос эхлээд саа товнойжин хайлгнахад нива мебр ондэ гэсэн чинь тийм биз дээ. Тэгэхээр бол яг харахгүй нангалуу болж байна. Нэг талдаа болохоор намшид нимбуужинг бол яг хүлэн зөвшөөрч байна. Намшид нимбуужингийн тэг бол одоо хайлгнаа гэсэн мөртөө нөгөө талдаа
Сан Яваавын дэнзэн онжирлж байгаа Сан Яваавын жуулаа тэгчин сэмжид байхгүй гэж хэлсэн бол албаа шүү дээ тийм ээ. Ийм жуулаа тэгчин сэмжид мэна саа товна дони донсон дуудгаа шэрэж ойсон масан би сэмжид мэггүй. Дэ мэна саа товна монсон мэггүй гэж. Даг Нева бүд гэж тийм ээ. Даг Неваг орхиод дамбууд иртал даг дамбууд иртаал гэж юм тийм ээ. Энэ саа товна дони шэрэж ойсон масан би сэмжид мэггүй гэдэг. Тэгээд дамбууд иртал дони догвын цаа нийвийн жетов ишээ яваагаан шиг. А тийм жетов ишээ. Тэр жетов ишээ яваагаан шиг. Дэнзэн онжироо жүдэнжин цаа нийвийн жетов ишээлэ найвын сэмбийн жүжин тэгчин сэмжидина дони догвын ширвжин ойсон масан говь гэж. Ягаад гэвэл жетовын үе юм чинь. Жетовын үед дони донсондоо доголохгүй чадахгүй. Нямшиглахаас өөр бусад нямбар шаглаа тийм ээ. Одоо зээжигдүү нямбар шаваа тий. Тэгш агуулan бясалгах хоосон чанарт одоо анхаарал хандуулаад тэгээд одоо тэгш агуулan бясалгах үед бол дооны донсондоо доглоно. Хоосон чанарыг бол одоо илт одоо болгоо онж таньж мэднэ. А тэгээд тэр бясалгалаасаа боссон одоо тэр жетовын үед бусад тохиолдолд бол бурхнаас доош одоо бодисодванаар тийм 10 дугаар газрынх ч гэсэн бол чадахгүй. Жетовын үед бол донид онсондоо доголж чадахгүй. Тэгэхээр бол яг нь цаа нийвийн жетов ишээлэ найвын жетов ишээлэ найва шүү. Нямшиг ишээлэ найва биш. Жетов ишээлэ найвын сэмбийн жүжийн тэгчин сэмжидина доны догвын ширвжин ойсон масан гоо. Дамбууд эртэл цаа нийвийн жетов ишээлэ найвын сэмбийн жүжид доны догвын ширв ёбичэр. Эртэл жимби барчин нямлын жүдэнжин жампагдан шэрвжи барчин нямлын жүдэнжин жампагны мэн гал бичэр. Эртэл тавши няга жүдэнжин жампагжиг ёбичэр. Яга тийм ээ 5 одоо жимби барчинч байдаг юм шэрв доны догвын шэрв няга жүдэнжин жампаг бол байгаа шүү дээ гэж. Энэ бол тийм ээ. Хонарэ дэнзэн онжирва жүдэнжин жампагын жүжийн тэгчин сэмжидина монсумын говор таал. Тэ яна доны догвын шэрвж ойсон масан говьчна маачаа. Барчин шинжи нэмлэнжин жавын ойсуусан баяа. Заавал нөгөө нэг одоо Прамида буюу барчин одоо эзлэгдэх гэхээр доны догвын ширв байх бол байхгүй шүү дээ. Бусад одоо барчин одоо тийм Прамид дотор 6 байгаа. Тэний бусдаар нь эзлэгдээд ингээд бол яах нь эзлэгдсэн ийм одоо бодисдэл бол байж болно шүү дээ. Шинжи нэмлэн жаван гойс үсэн бэвэж. Дэнзэн онжируу жүдэж жампагийн жүжид тэгчин сэмжидэнэ монсумын говьд тэ яна доны догвын ширвж гойс масан говьж. За хажиг дэнзэн онжируу жүдэнжин жампагийн жүдлаа. Дэнзэн онжируу жүдэнжин жампагийн жүдлаа тэгчин сэмжид месэрва мэтэд. Дэнзэн онжирлно гэдэг нь бол яг л одоо дэмбэр зэн ба тий. Үнсийг бол одоо үннээсээ бүтсэн юм байна гэж одоо ингэж баримтлал ингэж одоо үзэгдэх. Тийм ээ. Ийм бодол одоо бодтойгоор төрсөн байгаа. Ийм одоо дансан багийн жуулаа тэгчин сэмжид байхгүй гэж хэлэх нь бол буруу юм аа гэж. Гэтэл ийм жуулаа лам ёвичэр. Ийм жуулаа лам ёвичэр. Тэртэл Шева дэмбэр зэмбийн дэнзэн жүдэнжин ран санжээжин жуулаа зүг чирэл донжин домбор довын ишээ ёвичэр. Энэ сүндэн догва бончирдан гэдэг үлээ. Сүндэн догва бончирдан Зэмба мебон нийдэн нэг тийм ээ. За энэ одоо нөгөө хүний Тунга чирэл дондууд сүнзэн ядун гэж байгаа тийм. Сүндэн догва бончирдан Зэмба мебон нийдэн нэг энэ шивийн донд дүү бичрэг. Энэ үргэлжлэл нь бол тэр Зэмба мебон нийдэн нэг. За энэ утгыг ойлгосноо. Дэнзэн онжируу жүдэнжин жампагийн жуулаа тэгчин сэмжид месэр мэвийн чав гэх юм бол тэ мэтэдэ дийн жуулаа лам ёв. Тэртэл Шива дэмбэр зэмбийн
Тэнцэн жүдэнжин ран санжээжин жудлаа сүг чирэл донжин домбур догвын ишээ ёвичэр. Ёвич. Ран санжээжин жуд. Тэнцэн онжироо жүдэнжи ампугийн жудлаа тэгчээсэн. Хаяа. Амаадэ явар таал гэж. За энийг үргэлжлүүлээд. Амаадэ явар Сэмзамбар жүрвийн жанжуу сэмбийн жуулаа дэнзэн гундагдан тэгчин сэмжид нягаа ёв. Тийш. Жанжуу сэмба гэдэг чинь ламжийн ванду хэлж байгаа шүү дээ. Ламжийн чана те жанжуу сэмба гэдэг чинь болов ламжийн ванду. Жансам цоглон ба байж бол жансам цоглон тэгчин цоглон одоо чүнгүү ба байж болно шүү. Тэгчин цоглон чүнгүү ба. Бодисатын сэтгэл төрсөн. Тэр үзэл онол одоо тэр философи баримтлал думтаа нь бол жураг мараваач байж болно, дөдөөваач байж болно, сэмзэмбаач байж болно шүү дээ. Тийм ээ. Сэмзэмбийн одоо үзэл онолтой мөртөө хамаг амтны төлөө бурхны утгыг олъё, амтныг зовлонгоос нь гэтгэж юмсан хөрх юм гэж бодож байгаа нэгүүлсэнгүү сэтгэл төрөл тийм хүн байж болно шүү дээ. Үзэл онол. Тэр одоо сэмзэмбийн даваатай бодисодва бол яах нь вэ? Шива дэмбэр зэмби дэнзэн бол байгаа шүү дээ. Шива дэмбэр зэмби дэнзэн. Мөн одоо бол Умаар Анжидын ёсонд ирж байгаа. Умаар Анжидын даваа биш. Умаар Анжидын ёсоор болвол ран санжээ буюу ранжил аранжил сэмзэмбийн даваа хоёр бол адилхан байгаа шүү дээ. Умаар Анжидын ёсоор. Тэгэхээр Умаар энэ ран санжээжийн жудла сүг чирэл донжийн домбор догвын ишээ ёвичэр гэж шүү дээ. Сүг чирэл донжийн домбор догвын ишээ байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Шива дэмбэр зэмби дэнзэн жүдэнжин. Шива дэмбэр зэмби. Гадна талын юмс бол хоосон. Чирэлжийн дон тийм ээ гадна талын утга бол хоосон юм аа. Бүх юм сэтгэлийн мөн чанартай гэж бодож байгаа. Тэр сэтгэлээ болохоор үнэнгээ барина. Зэм замбаа гэдэг ба шүү дээ. Юм сэтгэлээс. Тэгэхээр тэр зэм шива дэмбэр зэмбийн дэнзэн жүдэнжийн ран санжээ буюу аранжилж байгаа сэмзамбаач байгаа. Тэгэхээр тэр сэмзамбаач нь бол одоо жанжуу сэмба болж болно шүү дээ. Тэгэхээр сэмзамбар жүрвийн жанжуу сэмба гэж сэмзамбын даваа хайлгнадаг ийм одоо жанжуу сэмбад бол дэнзэн гүндэг байгаа шүү дээ. Дэнзэн гүндэг. Дэнзэн гүндэг гэдэг маань бол энэ дэнзэн ланжээ биш дэнзэн гүндэг гэдэг бол одоо юуны ихээр те дүмтаа ванги ч юм уу ингээд одоо ийм байдлаар бол дэмбэр зэмбийн одоо үнэн гэж баримтлах ийм үзэл онолтой бол. Дүмтаа ванги гэж байдаг юм уу? Одоо өөр одоо ийм багшийн одоо номлол сургаалыг дагсны ирэхэрч байдаг юм уу? Ийм байдлаар бол дэнзэн энэ бол үннээсээ бүтсэн байна гэж ингэж барих ийм баримтлал дуудсаныг бол дэнзэн гүндэг гэж. Хинч зааж өгөөгүйгээр бол одоо би гэж боддог одоо бидний сэтгэлд одоо ингээд анханасаа байж байгаа энийг бол дэнзэн ланжээ гэж хамт төрсөн ийм үнэт баримтлал хамт гүндэг гэдэг нь бол тусдаар заалгаад одоо ямар нэгэн үзэл онол юмд одоо суралцаад эн чи ийм байна гэд ингээд шинээр үзэл баримтлал буугаад ингээд явахыг бол дэнзэн гүндэг гэж. Тэгэхээр сэмзамбын даваатай жанжуу сэмбад бол сэмзамбын даваа одоо тэр үзэл онолынхоо ирэхээр дэнзэн гүндэг бол байна. Тэгэхээр дэмбэр зэмба буюу дэнзэн жүдэнжийн жанжуу сэмба байж болж штэ тийм ээ. Тэгэхээр хажиг бол юу вэ? Дэнзэн онжирва жүдэнжийн жампгийн жудлаа тэгчин сэмжид мэ гэдэг чинь бол таарахгүй байна. Сэмзамба мөртлөө жанжуу сэмба байж болж байна. Тэр сэмзамба мөртлөө жанжуу сэмбад чи яах вэ гэхээр сэм дэмбэр зэмба шива дэмбэр зэмбийн дэнзэн бол онжирва штэ хэлээ. Хямбартал дэнзэн гүндэгдэн тэгчин сэмжид няга ёвичэр. Амбуудэртэл дэ сүг дэндүгдүү дэншинжин дамжавын гансыг юм бичэр чамаар дэртэл сэм замбар жүрвийн жанжуу сэмба яна дийн жуулаа сэмжид мэви мачаа бичэр. Мэви мачаа гэдэг чинь ёо гэсэн үг шүү дээ. Сэм замбар жүрвийн жанжуу сэмбала жанжуу сэмбийн жуулаа тэгчин сэмжид байгаа. Гэхдээ тэр сэм замбар жүрвийн жанжуу сэмба маань бол одоо Умаар Анжидын ёсоор Умаар Анжидоо хүн харахад бол сэмзамбын даваатай, живрэг маравын даваатай, өдөөвийн даваатай жанжуу сэмба бол байж болно. Тэгээ тэр нь бол жансам цоглом чүмүүбал байх ба. Тийм ээ жансам цоглом чүмүү. Тэгээд цоглом бэрэнгээс дэшээ бол нөгөө даваа доглох шаардлага тавигдаад ирэхлээр
Заавал одоо нөгөө даваа пойва, дам пойва биш. Даваа бол одоо ер нь өөрчлөх бол зайлшгүй шаардлага үүсгэж байгаа шүү дээ, тийм ээ. Тоглон бэрэн болчих юм бол Умар Анжидвагийн одоо үүднээс харах юм бол тий тоглон бэрэнгээс дээшээ бол ер нь тэгэл Умар Анжидва юм би чавл байгаа шүү дээ. Умар Анжидва юм. Танжируу ясан ч гэсэн адилхан биз дээ. Тоглон бэрэн яг даваа дугаа. Тэгээд жорлон энэ төр тоглохлоор чинь яах вүлээ нөгөө шинэ лаган төсөндөө барил болж иж жорлон руу орж байгаа шүү дээ. Ламна лам пойва гэдэг. Нямшааг пойва. Тэр нь бол ламна лам поцул гэж байгаа шүү дээ. Нэг замаас нөгөө зам мөрлөө шилжилт нь бол нямшгаас нямшиг руу ордог юм уу. Тэр нь яах вэ гэхээр нөгөө нэг шинэ лаган төсөндөө барилгаа болж иж нөгөө жорлон руу орж. Тэгэхээр нөгөө лагантан тоглох. Лагантан гэдэг маань бол хоосон чанарыг одоо мэдсэн үздэг байх хэрэгтэй. Тэр хоосон чанарыг үздэг чинь Умар Анжидвийн шалгуур бол Умар Анжидвийн даваа л одоо даваа тартуг тийм ээ. Умар Анжидвийн тэр өөрийнх нь шүү дээ. Лоо номина нан яван гэж шаваа юланги түм май тийм ээ. Дува. Тэр одоо юм ал тавина шүү дээ тийм ээ. За тэгэхээр бол Симзомбор жүрийн жанчуусан баг гэхэд бол цоглом чүнүү баал энэ жудаа симжил меми мачевич гэдэг нь тэр бол ямар ч үзэл онолгүй Симзамбаач байтгаа одоо юу Умар Анжидва Танжирва ерөөм одоо аль нь ч биш мөртлөө бодийн сэтгэл төрөх байж болно биз дээ. Хамгийн одоо амтнд төрж болж байгаа юм чинь. Мэ чавичаар хонарэ ансаг жигийн жудлаа ийжи намши зайд хададваны жигчэрдүү жүн сэрдуртал. Энэ бас сонирхолтой тий. Гансаг жигийн жудлаа гэж. Нэг бодгалын одоо сэтгэл ийгийн намши зайд хададваны тийм ээ ийжи намши гэдэг нь бол одоо ийжи намши гэдэг нь сэтгэл шүү дээ тий. Ийгийн намбар шива. Зайд хададваны гэдэг нь юм одоо хоёр бүр шал өмнөө тусдаа хорондоо бүр огт ондоо ийм хоёр ийм сэтгэл бол зэрэг чигчэрдүү жүн сэрдуртал нэгэн зэрэг төрж болох юм. Нэг юм уу те сэрдуртал. Нэг талд бол дэнзэн онжирва жүдэнжин жампгийн жудлаа сэмжид явээч. Тэна дэнзэн онжирва гэдэг чинь нэг талдаа дэнзэн онжирлж байгаа те. Эмбэр зэмбийн дэнзэн байгаа төрцсөн байгаа. Нөгөө талдаа нөгөө сэмжид төрж байгаа тийм ээ. Тэгэхээр бол юу гэж юм хэрэг гансаг жигийн жудлаа игийн намши зайд хадваны жигчэр дүн сэрдуртал дэнзэн онжирва жүдэнжин жампгийн жудлаа сэмжид явээч. Тэна доолай. Доонд юу гэж юм хэрэг Симжаа намжийн намбар шивааны жүд рэрээваа оо гэж. Жүд рэрээваа оо. Тэсумба метебр талоо шина мачвдэ гэж. За энэ юу гэсэн үг хэрэг Симжаа намжийн намбар шиваа бол жүд рэрээваа оо гэдэг нь бол зай рэрээваа оо гэсэн. Энэ жүд гэдгийг бол зай гэж ойлгох хэрэгтэй. Энэ намши зай татдваа гэдэг. Энэ зай. Энэ тэгэхээр энэ доонд сударт гарч байгаа энэ жүд гэдэг үг бол одоо энд гарч байгаа энэ зай гэдэг утгатай дүүж байгаа. Тэгэхээр Симжаа намжийн намбар шивааны жүд рэр зай рэрээваа. Зай зүйлээ гансаг жиги жудлаа намши зай татдваа ни жигчэрдүү жунгаа биш. Чи нэжгээд гэдэг нь нэг нэгээрээ тусдаа маягтай тийм ийм ингэж төрхөөс биш. Одоо нэг бодгаал хоёр сэтгэл нэг зэрэг төрөх тийм одоо тийм маягаар ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тийм байхгүй гэж сударт айлцсан байх шүү дээ гэхээр тэр чинь тэгвэл сударт айлцсан энэ лүн тэгвэл буруу юм уу гэх юм бол шинэ мачвдэ гансаг жигийн жудлаа ийжи намши рихтун зай татдваа ни жигчэртүү мэжүн алгон байж. За тэгэхээр сударт угаа Симжаа намжийн намбар шивааны за жүд рэрээваа гэдэг энэ дэр байна тийм ээ. За энийг бол бас далаа өгш зарим сүнчэн дээр ингээд энэ лүнгээс дүн татдаг тийм энийг бол яг тийм тогш бол заримдаа тэгдэгтэй Симжаа намжийн намбар шавааны зай рэрээваа уу гэж шууд зай рэрээваа. Энэ дээр бол жүд рэрээваа. За зайраар би олон удаа Симжаа намжийн намбар шавааны зай рэрээваа. За тэгээд энэ юу гэсэн утга юм бэ гэхээр арналыг тайлбарлаж өгье. Ансаг жигийн жудлаа ийгийн намши рихтун зай татдваа. Ирэгтүнба зай татдвааны жигчэрдүү мижунва гэсэн үг болохоос биш. Ийгийн намши хоёр зүйл бол ингээд
төрж болохгүй гэсэн үг биш ээ. Нэг зүйл дээр одоо жишээ нь тийм ээ. Хоёр өөр янзаар бодох нэгэн зэрэг энэ төр байх болцоогүй шүү дээ. Тэрнээс биш одоо ийг нам шиг бол нэг байтугай нэг хэсгэл төрж байгаа шүү дээ. Хамт зэрэг тийм ээ. Намшийн риг түмба язгуур цохилтуу гэх юм уу тийм ээ. Гэсэн санаа шүү дээ тийм юм бол зай татадваны нэгэн зэрэг бол төрөхгүй гэсэн үг. Өө юм алга гом бит. За энэ ойлгож зай талаас авах юм бол гэдэг болохоор бид нар сураагүй болохоор ян хажиг цаа жадва янчуду монсон мьёдтэй за хажиг бол тийм за энэ бол жидэн дээр ярьсан шүү дээ саа жадва янчуду бол монсон за саа жадва янчуду монсон мьёдтэй дэ янчуду донёд онсондод гүйшэр ойсон масан би симжид ёви чирсэр хажиг бол гэж тийм 8 дугаар газараас дээш арилсан 3 газар гэдэг байгаа шүү дээ дагвасасум дагвасасум гэдэг нь бол 8 9 10 дугаар газрыг бол ариун 3 тийм ээ дагвасасум гэж. За тэгээд энэ ариун 3 газарт бол байгаа бодис бол монсон бол байж болно. Тэр дэ янчдуу гэдэг нь бол 8 дугаар газараас дээш бол онёд онсомдууд уншаарвар бодтойгоор эзлэгдээгүй ийм бод сэтгэл бол байна шүү дээ. Онаа дэ янчдуу онёд онсомдууд угын чэрвжис ойсон масан бин симжид яна монсон мянгойвор чожи дээла чаврал явж хэрэг. Тэгэхээр яагаад арилсан газар гэдэг нь гэхээр өмнөх жидэн дээр гарсан тийм ээ. Юу гэж хэлж байлаа? Арилсан газар дагвасасум гэж хэлээд байгаа чи юу гэхээр 8 дугаар газараас дээшээ бол дэнзэн онжирва живэн гогов мэвэж хэрэгстэй. Дэнзэн онжирлохоо болчихно. Дэнзэн онжирлохгүй. Дэмбэр зэмбийн зэмба бол онжирдуу бол төрхөө болчихно. Дэнзэн онжирва төрөх боломжгүй ийм одоо төвшөнд очиж байгаа. 8 дугаар газараас. 8-аас доош 7 6 5 гээд одоо энэ доод 7 одоо газар бол житвийн үед бол дэнзэн онжирва төрж идэг. Төрөх одоо тийм гогов гэдэг нь бол одоо шанс гэсэн үг шүү дээ. Шанс. Тийм одоо боломжтой байдаг. 8 дугаар газараас дээшээ бол юу төрөхгүй. Дэнзэн онжирва төрөх тийм үе байхгүй. Тийм учраас дэмбэр зэмбийн дэнзэн онжирва төрөх боломжгүй болдог учраас арилсан газар. За тэрнээс дээшээ бол дэнзэн онжирва төрөхгүй. Энэ үед бол одоо монсон байхгүй. Жидэн дээр гарсан тийм ээ. Хажиг бол юу гэж байна? Та жадваа буюу 8 дугаар газараас дээш бол монсон байгаа. Түүнээс дээш донёд онсондууд унширва ойсон масан би гэдэг нь бодтойгоор эзлэгдээгүй ийм симжид явж. Оноо дэ янчдууд донёд онсондууд унширвж ойсон масан би симжид яна монсон юм би чавар. Жижин дэла чавар явж. Таны ингэж хэлсэн чинь нэг тэ ямар нэгэн одоо холбоо хамаарал байгаа биз. Чавар явж. Дона дагсан жетула 8-ын симбийн жүжийн симжид яна. За дагсан гэж байгаа. Дагсан. Энэ ариун газрын гэдэг нь бол 8 9 10 энэ гурвыг л хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ саа жадва янчд буюу нэг өсөндөө дагсан жетула 8. Тэгэхээр 8-аас дээш газрын жетула 8-ын симбийн жүжийн симжид яна тийм ээ. Жетула 8 гэж тодтогч өгч шүү. Жетул тийм ээ. Нямшиглаа биш. Жетула 8-ын симбийн жүжийн симжид яна монсон юм гой бортол. Тодваагаан шиг дэ яна шэрвдэн ойсон масан гой вечэр өөрөө тэгж хэлсэн шүү дээ хажиг тийм ээ. Чамаа дэртэ дела 8-ын симба яна донёд онсондоо мадаггүй вечэр. Донёд онсондоо мадаггүй вечэр. Тэр жетуу учраас даврд байна. Цаад жадва янчиж симжид яна монсон мянгой бортол. Тодваагаан шиг дэ янчууд донёд онсондоо догын шэрвжээс ойсон симбийн симжид мэвэж. Чамаа дэртэл агсаа нямшигла 8-ын симбийн жүдла симжид мэвэж. За энэ шүү дээ. Агсаа нямшигла 8-ын симбийн жүдла симжид мэвэж хэрэг. Анжааран. Дагсаан нямшигла 8-ын жанчуу симбийн жүдла тэгчин симжид мэ бортол. Тэгээд дагсаан буюу нямшигла 8-ын жанчуу симба дэ жанчуу симба маян бортол. Ийчэр. Жанчуу симба маян бортол дийн жүдла тэгчин симжид мэвэж. Таамаж. Дүнгийн дамжаавч байж. Жанчуу симба ямбортол. Ийчэр. Жанчуу симба маян дэ тэгчин симжид мэвэж гэж хэлж болохгүй нэ шүү дээ. Жаран.
Дүнгийн дамжаава жанчуусын ба маянд тэгчин сэмжид мэвичэр гэж гэх юм бол таваа байхгүй шүү дээ, тэ. Таваа. Тэгчин сэмжид мэна жанчуусын ба маянби мачав. Тийм ээ, маянби мачав байх. Таксан нямшигла навын сэмби жанчуусын бинжуулаад тэгчин сэмжид мэ. Таксан нямшигла навын жанчуусын ба чөж гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр жанчуусын ба им маян гэдэг одоо хэмжээс нь бол банчин их чанд бол бодисатын сэтгэл байгаа байхгүйгээр нь тавихгүй нэ шүү дээ, тийм ээ. Байгаа байхгүйгээр нь тавихгүй нэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нямшигла навын жанчуусын бинжуулаад жанчуу тэгчин сэмжид мэви чир гэж. Шаяа цаа жадва янчуду монсум ядва мэтэ вартал дэ янчуду донют догын шэрвжис ойсу масан бин сэмжид мэвичэр. Цаа жадва янчуду монсум ябба монсум ёо гэх юм бол буруу юм а гэж. Дэ янчуду донют догын шэрвжин ойсу масан бин сэмжид мэвичэр. Донют 8 дугаар газараас дээш бодисатын сэтгэлийг бол донют догын шэрвээр ойд бодтойгоор эзлэгдээгүй тийм сэмжид гэж байхгүй гэж. Тэртэл дэ янчуду Дэнзэн онжирвай жэвийн гогов садвар жомбичэр гэж. Энэ гол одоо point нь шүү дээ, тэ. Дэ янчуду гэдэг нь 8 дугаар газраас дээш бол Дэнзэн онжирвай жэвийн гогов садвар жомбичэр. Хэдэн дээр Дэнзэн онжирвай жэвийн гогов мэвичэр л гэсэн. Садвар жомба гэдэг чинь бол одоо бүр тэр Дэнзэн онжирлох Дэмбэр зэмбийн Дэнзэн бол төрөх боломж одоо гэх юм гогов гэдгийг бол одоо бүрэн гүйцэд бол гэж хизээч одоо Дэнзэн бол онжирлохгүй бол. Тийм учраас тэр 8 дугаар газраас дээш одоо байгаа бодисодвагийн сэтгэлд байгаа бод сэтгэл бол хизээд л хоосон чанарыг илт онсон тэр одоо оюулаа илт биш шүү. Донёд догын шараар бол ойсу симбин бүр чав. Тийм ээ, энэ дээр нэг ялгаа байгаа шүү. Тэгээ янчдууд донёд догын шар гэсэн бол донёд онсомдуу догын шар гээгүй шүү. Донёд догын шараар бол хизээд бүр одоо синсэн барэ тэ синсэн бар. Өнжирвэгийн гогон садарч байна. Шаян дэ янчуду шэрвдэн ойсон масан би сэмжид мэвартал дагсаала навын симба яна донёд догын чавичэр. Дагсаала навын донёд догын чав. Тэртэл дагсаа нямшигла навын симба яна донёд онсомдуу догын чав. Тэр нямшигла бол донёд онсомдуу догын чав. Дагсаа житуула навын симба яна донёд донжи зүлжис догын чав. Тэгэхээр ямар ч үед хоосон чанарыг бол мөнхөд одоо олоод ингээд онж таньж мэдсэн ийм байдгаа. Нямшиглаж явах үедээ бол онсомдуу догулж ийн. Нямшгаасаа боссон тэгш агуулan бясалгах тэр цаглаасаа боссон одоо ердийн одоо ингээд амьдралынхаа үед шүү донжи зүлжээс догын чав. Чамаа дэртэл дагсаан житумна дэнзэн онжирва мэвичэр. Дэнзэн онжирва гэж те. Дэмбэр зэмбийн дэнзэн үнэн гэж үннээсээ бүтсэн юм а гэдэг баримталтай маань бол хизээч төрөхгүй гэж байна. Байхгүй гэж байна, тийм ээ. Дагсаан жид. Тэрийг байхгүй болгодог юм чинь юу гэхээр дэмэд догын ширв шүү дээ. Дэмэд догын ширв. Дэмбэр зэмба тий дэмбэр зэмбийн лоо байхгүй болгох юм чинь бол дэмэд догын лоо шүү дээ. Тэгэхээр дэнзэн онжирваа байхгүй байх гэдэг чинь гарын 10 үршгэл баггүй тий гарын алга гарын 12 шиг нэгэн дэш харахаар нөгөөх нь автоматар доошоо хардаг шиг дэнзэн байх онжирваа мэ гэдэг чинь тэр дэмэд догоо юм л гэсэн. Дэмэд догоо юм л. А дэмэд доголохгүй бол дэнзэн онжирлж дэнзэн байна л гэсэн. Онжирлж юм л. Чи нөгөө яг эсрэг тесрэг ийм бодолч шүү дээ тий. Энэ энээсээ бүтээгүй. Энэ энээсээ бүтсэн гэж бодох юм бол нэг нь байхад нөгөөх нь байх болцоогүй ийм хоёр зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол Дагсаан нямшигла навын симба яна донёд онсомдуу догын чав. Дагсаан житуула навын симба яна донёд донжи зүлжийн догын чав. Чимаа дэртэл дагсаан житууна дэнзэн онжирваа угаасаа гэж. Тэгээд тийм учраас дэнзэн онжирваа байдгүй учраас тэр үеийн одоо
газар гэх юм уу саа гэдэг маань бол тэр эрдмийг хэлж байгаа шүү дээ. Сэтгэлд байгаа эрдмийг хэлж байгаа шүү дээ. Арилсан ариун газар гэдэг байгаа маань сэтгэлд байгаа эрдмийг хэл. Тэр бодгалын сэтгэлд бол дэнзэн үнэн гэж баримтлал одоо хитээд хүрхгүй болж байгаа учраас тэр нэг бол ариун. За хажиг саа тооно дони догон шээрвжис ойсуусын бин сэмжид явар дод бадан гэж. Цаа томнэ гэж шүү. Цаа томнэ. Бас дагсаа энэ төр гэж яриаггүй шүү. Одоо тэгээд холиод өнөхтэйгээ болохгүй шүү дээ тийм ээ. Цаа томнэ дони догон шээрвжис ойсуусын бин сэмжид явар дод. Онютлаа нямбар шагвын жансам жорломбын жудлаа тэгчин сэмжид мэвэр додва нангал бай гэж. Та томны дони догон шээрвэр бодтойгоор эзэн сэмжид ёд. Онютлаа нямбар шагвын жансам жорломбын жудлаа тэгчин сэмжид мэд гэж хэлэх юм бол нангал бай юм аа. Тэгээд онютлаа нямбар шагвын жансам жорломбоо гэж өөрөө боломжтой байлуу боломжгүй байлуу гэдгээ л одоо ихлэ бодлоо шүү дээ. Онютлаа нямбар шагвын жансам жорломбоо гэж шүү дээ. Ийм байх боломжтой юм. Жансам жорломбоо онютлаа нямбар шагва байгаа юм. Цаа тооны дони догон ширвж ойсус юм ба. Онют догын ширвж ойсус юм ба сэмжид ёг их онютлаа нямбар шагвын жансам жорломбын жуулаад игчин сэмжид мэвэр додва ангалва энд чима дарна гэж байна. Чима дарна онют донжи зүлжис догын жансамжийн жуудлаа тэгчин сэмжид мэго. Тэгэхээр танихаар бол нөгөө донютлаа нямбар шагвын жорломбын жуулаад тэгчин сэмжид мэ штэ тийм ээ. Тэгэхээр бол донют донжи зүлжис доголж явах юм бол тэр бодисодвогийн сэтгэлд бол тэгчин сэмжид байхгүй байхал. Донжи зүлжис догва нямбар шаваа гэдэг хоёр чинь хоёр өөр шүү дээ тийм ээ. Нямбар шаваа. Нямбар шаглах юм бол онсондоо доглох хэрэгтэй. Донжи зүлжис догва гэдэг чинь бол одоо онсондоо доглоогүй одоо юу гэх юм төсөөллөөр бодлороо ингэ таньж мэдж байгаа үе шүү дээ тийм ээ. А нямбар шаваа гэж онсондоо доглоно гэдэг чинь бид нар ширээ сандал харж байгаа шиг одоо бодтой одоо илт тань мэдж байгаа шүү дээ. Тэгчин сэмжүүд мэйггүй. Дэ мэна са товны дони догын шээрвжин ойсуусан би сэмжид мэйггүй. А ян хачиг дониула нямбар шавгүй жансан жорлом дэ нямшиг ишээ энэ сэрва мэтэдээ гэж. А дониула нямбар шавгүй жансамжийн жорлон болвол нямшиг ишээ. Нямбар шавгүй жансамжийн жорломч нь бол нямшиг ишээ гэх юм бол буруу шүү дээ гэж. Нямшиг ишээ энэ сэрва мэтэдээ. Дониула догын жансамжийн онют догын сэмби налжир яна. Онютлаа нямбар шавын нямшиг ишээ эмбийн чаваа байхгүй шүү дээ. Хоосон чанарыг бясалгаж байгаа тэр эгүүзэр тийм ээ тэр налжир болвол налжир байлаа гэд онютлаа нямбар шавын нямшиг байх албагүй байхгүй. Нямбар шавын нямшиг гэдэг чинь бол шал өөр шүү дээ тийм ээ. Нөгөө энэ дээр усын шиг гээд одоо яриад тайлбарлаад байсан шүү дээ. Тэрийг хэлж. Онют догын сэмби налжир гэвэл хосон чанарыг бясалгалыг л хэлж байгаа. Тэр дотор чинь нямбар шаваа гэдэг чинь бол маш одоо өндөр түвшинд очиж нямбар шаваа болж байгаа тийм. Имбэ мачавэж мадуна онют догын са нивийн жидүү ишээч чинь тэртэл дийч байна дээч нямшиг ишээ юм бортол дэвч байна. Баян бортол жидүү ишээ юм байгаа шиг довлом юм би ч. Довломд бол яана гэж байхгүй шүү дээ тийм ээ. Житүүийн үед бол оны домсондод доглоно гэдэг үг тийм ээ. Адела хоноор чойнодлоо донжи зүлжээс чойнод гих донид гих адилхан шүү дээ. Хоосон чанарыг л батж байгаа нэг шүү дээ. Донид чойнод бомбонид чойнодлаа донжи зүлжээс нямбар шавын нямшиг ишээ мэвартал дела нямбар шавын жансамжийн жорломд нямшиг ишээ маян бич. Тэр түрүүний тэр чойчин ч угаасаа байхгүй. Онютлаа нямбар шавын жансамжийн жорлом гэдээсэн шүү дээ. Тэр жансамжийн жорлом чинь нямшиг ишээ маян бичэр гэж. Донжи зүлжээс нямбар шавын нямшиг гэж байхгүй угаасаа. Донжи зүлжээс нямбар шаваа гэж.
Нямбар шаваа гэдэг чинь онсомдод тоглохыг л онсомдод. Донжид сүлжээс гэж чинь нөгөө одоо бидний атгаг тийм ээ тэр бодол төсөөллөөрөө хосон чанарыг таньж мэдж байгаа. Эн чи ийм учраас одоо хосон чанартай байна гэж бид нар бодох ба шүү дээ. Энийг бол донжид сүлж. Нямбар шаваа гэдэг маань бол одоо зээжигдөө нямбар шав тийм ээ. Нэгэн үзүү. Тэгээд бол үнэхээр одоо илт болгоож байгаа тэр байдал байна шүү дээ. Тэгэхээр донжид сүлжээ нямбар шавын нямшиг ишээ мэ ортол дела нямбар шавын жансамжин жорлом дэ нямшиг ишээ маян бичэр дойна донжид догын лола лоола дэ донжид сүлжээс догын лоо гэж нэг байна. Тэгээ онсон дун догын лоо нэг хоёр байна. Тэгэхээр таныхаар бол тэгж хоёр бол ялгах бол боломжгүй болох гээд байна гэж хэлэх гээд байна шүү дээ тийм ээ. Мэрэг бартал дайла нямбар шавгын нямшиг ишээла донидла донжи зүлжиж нямбар шавгын нямшиг ишээ. Дайла онсом дуу нямбар шавгын нямшиг ишээ гээд нийсү е мэрэг бичэр гэж бохгүй шүү дээ. Донжи зүлжээс нямбар шавгын гэдэг юм угаасаа байхгүй. Донжи зүлжээс нямбар шавгын нямшиг ишээ гэж. Ажиг танихаар бол донжи зүлжээс нямбар шавгын нямшиг ишээ гэж тийм ээ. Дайла онсом дуу нямбар шавгаа гэж. Донжи зүлжээс нямбар шавгаа е мэрэг биш ингэж хоёр явдал ярихгүй маа. Даг хайсна гандэж авуу гэж. Даг хайлын хөр гандэж аливаар нь ч болно доо. Аль амгалантайгаар өвөлдөрэй гэдэг чинь. Тэгээд дураараа айл. Энэ одоо энэ дээд хоёрыг л хэлж штэ тий. Донжи зүлжээс нямбар шавгын нямшиг ишээ байхгүй. Тэла нямбар шавгын жонсомжийн жорлом болвол яг уу донжи зүлжээс нямбар шавгын жансамжийн жорлон болвол нямшиг ишээ бишээ гэж хэлдэгсэн үү? Эсвэл одоо донжи зүлжээс нямбар шавгын нямшиг ишээ онсомдоо нямбар шавгын нямшиг ишээ гэж угаасаа хоёр ялгаж болохгүй тэгэж байхгүй гэж хэлдэгсэн үү? Дураараа болоорой аль нь ч болно. Тэгээд аль таалагдсан надад. Нэг утгатай тий. Буулт нэг л байна шүү. Андэж авуу гэж. Аль амгалангаараа амгалантай тэгээд өөртөө таалагдсараа болоорой л гэсэн. Андэж авуу. Энэ хоёр энэ дээд чойнолоо донжиж нямбар шавгын нямшиг ишээ мэдээд нямбар шавгын жансан журмтай нямшиг ишээ маян бич юм уу доны догоон лоо дэ донжиж зүжийн догоон лоо дэ онсон дуу догоон лооны мэрэг гээд энэ доотх зүгээр өрөө гээл ян хонаарэ ян хонаарэ ца това ян хонаарэ ца това янчуду жүгдүм жудла мэдэмбийн ютуба ёортаал ца това янчуду жүгдүм жудла мэдэмбийн ютуба ёо за тийм са товолчих юм бол тэрнээс дээш бодийн самаар байхгүй ийм житуба гэж бол байна. Байх юм уу гэж тийм ээ житуба. Та товлон тонлом товлсноос дээш одоо бодисадва нарт бол бодийн самаар байхгүй ийм житубын үе байх юм уу? Дэ янчуд жүгдэмжийн лавжаала мелопин житуба ёвэч. Тэртэл дэ янчуд орчин дүгийн нямланжийн жава арун жигла ян мелопин тэр житуба ёвэч. Тэртэл дэ янчуд дэ дүбүү гаарунгийн нямлангийн жава хойсуу масимбин житула 8-ын цэмбил жүжийн сэмжид ёвэч. Чэжан сэро гэж. Чэжан сэро жүгдэмжийн лавжаала мелопин житуба ёвэч. Тэгээд тэгэхэд та тоглосон бодисодоо бол энэ орчин дүгийн нямлангийн жава гаруун жигла бол заавал одоо за она намшижи сүн дэйн гомбо жидар яншина. За нөгөө өмнөх түрүү нөгөө цаа томны монсон айлмаа энд байна шүү дээ тий. Энэ шана намшижин сүн дэйн гомбо буюу одоо тэр утгыг нь юу гэж ойлгох юм бэ? Тэр юу гэж болгосон юм бэ гэхээр гомбо жидар яншина дэ шатнаа цаа томны монсон хайлан бала нива мэдээ гэж. Тэгэхээр энэ дээдх яриа энэ дээр одоо саяны дээр гарсан баахан хонороо гэд гарлаа штэ. Энэ бүхэн чинь бол нөгөө намшид нинжингийн нөгөө саа тонож монсон хайлан бала нива мэгэр ондэ гэд гарсан тэр нөгөө намшижийн утгыг үзээд одоо хажигт бол одоо тэр төрсөн бодол улмаас бол ингээд яриад
яриа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр одоо тэр таны тэгж бодоод одоо ингэж ярих чинь таарахгүй гэд ингээ бүгдийг нь бол няцаалаа тийм ээ. Тэгээд одоо юу гэхээр намшижийн сүн диен гомбо жидар яншина дэ шатна са товна монсум хала нева мэддэ са товна жансуг барчин дугу гарангийн нямлангийн жава ойсуу масанбин симжид ёвичэр хонаре даамадувдэ явар даамадув гэх юм саа дамбууны дүгби барду римбашин барчин дүгийн нямлан чэл хагва ёвичэрсэрна мачвдэ гэж. За барчин дүгийн нямлан чэл хагва гэж байна шүү дээ. Үлэмжилүү. Үлэмжилүү. Тэ. Цаа дамбуугаас эхлээд л одоо яг цаа дамбууд жимби барчин чэл хавгаа товлоод цаана яваад зундыжи барчин чэл хавгаа товлоод ингээд дээш яг ингээд зэрэг дараалал ингээд 6 дугаар газар хүртэл бол 6 дээр бол шэрвжи барчин чэл хавгаа болоод хавгаа явж мачвдэ хэдий тийм ч гэсэн болвол тэр барчин дүгүү гарангийн нямлангийн жаван ойс масан би симжид яви мачвдэ ца товнэ донёд онсомдуу догжаас эн онсом масан би симжид гав дүмэрж өнгөчр чама дэрта за энэ бол нөгөө дом биш б ингээд байгаа шүү дээ тий жишээ б гэсэн за тэрийг л одоо ярих гэдэг байна тийм ээ за юу та донёд онсомдуу догжон эн онсом масан би симжид гав дүмэрж өнгөчр гэдэг нь тэр гав дүмэрж өнгө симжиж юу вэ монсом шүү дээ монсом цаа товолцсон донёд онсомдуу доголцсон ч гэсэн донёд онсомдуудын ширээр эзлэгдээгүй сэтгэл төрөх үе олон байна гэж байгаа тэр чинь монсмыг хэлж байгаа монсом жун ээч чима тэртэл са домбоно дүмбийн баржин житувла навийн симбийн жүжин симжид таадаг донёд онсомдуудын ширээр ойсуу масанбийн симжид житувла навийн үеийнх нь житувийн үеийнх нь тийм ээ нэгдүгээр газараас 7 дугаар газар хүртэлх бодисадвагийн үндсэнд байгаа тэр сэтгэл болвол житвийн үед бол яг нь тэр бодисадвагийн сэтгэлд байгаа бодийн сэтгэл бол бүгд донёд онсомдуу догон шүү. Онсомдуу догон шарвар бол бодитоогоор эзлэгдээгүй байх хэвээр. Эзлэгдээгүй байх хэвээр. Яагаад вэ гэхээр өмнө хэлсэн тийм ээ. Са дамбуугаас са дүмбэ хүртэлх бодисадва чинь житвийн үедээ донёд онсомдуу доголж угаасаа чадахгүй байхгүй юу? Тийм учраас тэр житвийн үедээ донёд онсомдуу доголж чадахгүй юм чинь тэр донёд онсомдуу догон шарвар одоо тэр чин сэмжид нь эзлэгдэхгүй гэдэг яриа угаасаа байхгүй. Усан жишээ угаасаа мас сэмжид жишээ. Тэна мадуугар живран хажиг тэ энэ дэр нүшис атомбол ойсон масан сэмжид юм шиг байна. Хүмүүлөө те. За тийм ширвж ойсон масан сэмжид юм бичээрэр гэж. За тийм. Цаа дамбуугаас 7 зүрхлэж житвийн үед байгаа тэр бодисадвагийн сэтгэл бол бүгд донёд онсомдуу догон ширээр бол эзлэгдээгүй бодитоогоор эзлэгдээгүй юм сэтгэл байх ёстой. Шива оо гэж. Шива оо. Тэна намшижи сүндэ цомба замжийн бэр жоддуу чимбэр зоджиг гэж. Энд биш те. Энэ намшижийн сүндэ цомба зам юм а гэж. Төлөөлж одоо үзүүлж байгаа ийм жишээ гэж бол болгоогоорой. Тэгж одоо альдаарай, тэгж мэдэрээ гэсэн сан. Мэдэрээ. Мадуугар живрэн хажиг намшижийн сүн ди нүвагаар тэгээ намшижийн сүн ингэж айлцсны тэр одоо аагаар болвол са томно донёд онсомдуу догвын шэрвжис ойсуу симбийн симжид явар додваадан эсвэл тэгчинжин тонлом нямшиг ишэла 8-ын симбийн жудла тэгчинжин тонлом нямшиг ишэла 8-ын симбийн жудла тэгчин симжи мэвэр додва нангалва юм. Тийм. Тэ? Юу хөхөр энэ нөгөө цом базам тий энэ одоо тий нөгөө хэдийгээр саа товолцсон ч гэсэн
монсом төрөх бол байна гэж хэлэх гээд байгаа шүү дээ, тийм ээ. Саад товлсон ч гэсэн монсом төрөх байна. Жишээ нь бол юу лээ? Цаад товлоод донёд онсомдуу доголсон ч гэсэн донёд онсомдуу догвын ширвар эзлэгдээгүй дэмжид монсом олонтоо төрж болж шүү дээ гэж. Тэр үе нь бол юу ах нь Ятвын үе байх нь. Тэр нь хаанаас хаа хүртэл юм гэхээр ганцхан нь бол саа дамбуугаас саа дүмбий бардуу юм. Тэгэхээр энэ жишээ бол нөгөө жишээ те нэгсэндөө намшижийн дүнгээр бол олон зүйл хийж штэ. Монсмын санцмыг бас хэлээд байна шүү дээ. Монсмын санцам. Монсмын санцсан болвол цогломной сүндээ саа томной жаам байна гэж тий. Саа томной жаам байна. Саа томной гэдгийн саа нь бол саа дүмбаа хүртэл тий 7 дугаар газар хүртэл нь ойлгогдож шүү дээ. А тэгээд дараагийнх нь тэр нөгөө хэсэг үг байгаа шүү дээ. Саа томной домбоо нийжин дон онсондоо догжаан дэн ойсоо масан би сэвжид ав дөмөрж уншир гэдэг нь бол юм аа. Жишээ нөгөө өмнөх саяны тэр хийснээ ойлгуулж байгаа. Бэрж бодож юм бол. Дэм адуугар живран хажиг намшижийн сүндийн нөгөө саа тоноо доны донсондоо дövөж ширвэж ойсуусын би сэмжид явар додваа гэж нэг талд хайлгнах. Нөгөө талдаа тэгчинжийн томлон нямшиг ишээлэ навын сэмбийн жуулаа сэмжид мэ гэх хоёр ч юм бол ан галваа юм аа. Тийм ээ. Та томноо донёд онсондоо догын ширвэж ойсуу симба гэж. Ойсуу симби сэмжид ёо гих чинжин тонлон нямшиг ишээлэ навын сэмбийн жудлаа чин сэмжид мэ гих мэд гих хоёр бол ман галваа юм. Байхгүй болвол яаж онёд онсондоо догын ширвар бодтойгоор хийх юм бэ? Тийм бид байхгүй болвол энэ дээр бол тэгчин сэмжид ёо гэж байгаа юм. Онёд онсондоо догын ширвэж омоос сэмбийн сэмжид явар додва. А тэгсэн мөртөө тэгчинжин тонлон нямшиг ишээлэ навын сэмбийн жул сэмжид мэвар додва ангал юм. Хажиг жампаг янаад донёд онсомдуу догын чавар мараава ян хүн дээдэн галваа юм. А жансан багва янаад донёд онсомдуу догын чав гэдэг бол хаанаас тийм байх вэ тийм ээ. Жансан багва болоод тэгээд а жансан багва болохоор донёд онсомдуу доголно гэд чав гэдэг чинь хизээ үргэлжлэх гэсэн үг шүү дээ. Ямар ч үед л донёд онсомдуу байнга л онсомдуу доглоостой байна гэсэн санаа шүү дээ тийм ээ. Тийм боломж байна. Хамгийн дээд хугацаанд 7 хоног. Хамгийн дээд нь донёдлоо бол одоо ямшиглах хугацаанд бол 7 хоногоос дээшээ данжуулсан бол ямшиглаж болохгүй энэ хориотой өөрийнх нь одоо бодийн самаарт харшлна тийм ээ. Тэгэхгүй бол амтны нөгөө тус мус их нөгөө өглөг хичээл зүтгэл тоба энэ төр чинь хийх нь хизээ хийх болохгүй лээ тийм дандаа л болсон чанарыг бяцлахаа суугаад байвал бод хэдэн гал оо гэж. За тэгчин сэмжээ ширж ялаа жодоо нэмлэнжин жаван ой сүсэн бааны гэж. Жүгсэмжийн цандаа гэж. Одоо жүгсэмдэр сая баахан монсон гэдэг бол шинжилэл хийлээ. Одоо бол жүгсэм. Тэгчин сэмжээ ширж ялаа жодоо нэмлэнжин жаван ой сүсэн бааны гэж. Тэгэхээр бол одоо энийг бол тэгж л ойлгох гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Ой сүсэн на ой су ёвын чав. Ой сүсэн на ой су ёвын ёо ой ёо ой. Ой сүсэн баана ой су ёвын чав. Ой су ёвын чав. Тэр тэгчин сэмжээжийн тэр жалаа жодоо нэмлэн жавангаас сэмжээ гэж. Сэмжийн цан.